Жон Рональд Толкин зөвхөлөг бичсэн Серар Стивен Кингийн зөвхий улхаараас ч өгч болж чаддаг. Тамд очиж Түрэгбаатарын гэсэн жижиг Зүртбаатарын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт Тавтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Энэ явдал одоогоос 4-5 жилийн өмнө болсон юм. Яг эд карантины үеэр гэхүүдээ ямар ч л байсан эдэр юусыг хэлчихсэн хүйтэн үе. Манайх хашаанда 3 гэрээрээ байдаг байлаа. Хүмүүс ер нь л бидний амьдардаг байсан тэр хашааг жаахан эвгүй гэж ирдэг байсан юм. Манай тэр хашаа урууга байрлалтай ихээ том. Хашааны урд 100 орчим метрийн цаана жалга байдаг. Найзууд маань танаад жоохон тухгүй гэдэг л байсан. Тэр үед миний нойр солигдчиход ерөөсөө шөнө унтаж чадгаа болчихсон байсан. Гэвч тэр нэг өдөр яагаад ч юм эрт нойр хүрээд гэрийнхнээсээ төрүүлээд унтчихлаа. Миний ороо гэрээ хойморт байрладаг. Харин аав ээж маань доор ур засаад унтдаг байсан юм. Би яг шөнө дунд сэрчихлээ. Гэрэл асаалттай. Манай хаяада гэрлийн асаалттай унтдаг болохоор гайхаагүй. Цаг руу артал яг шөнийн 3 цаг болж байдаг юм байна. Нойр минь бүр сэргэж гисэн дээш тоон руугаа хараад хэвтэж байлаа. Цас орж байгаа бололтой тоонон дээр цас унаад л. Гэтэл төд удалгүй миний орны харалтаа гэрийн ханны цаана цас ширж гинэж дуурайд юм алхаад ирэх шиг болсон. Тоосонжгүй. Манай хашаанда 3 гэрээр байдаг байсан гэж хэлсэн да. Тийм болохоор нэг юм л гарч жорлоо орох гэж байгаа юм байлгүй л гэж утсан. Гэтэл нөгөөх цас дуугарган алхах чимээч яг манай гэрийг тойроод алхаад эхэлдэг bay шүү. Холдож ойртоод л эвгүй санагдаад эхэллээ. Тэгснэ намайг сэрүүн байгаа гэдгийг тэр зүйл мэдсэн юм шиг миний толгойн талын хан руу цөхөд авах шиг болсноо маш хурдан хөлөөж ирээд алхаад эхэлсэн. Дараа нь манай гэрийн хаалга руу очсноо яг 3 удаа уг зарч үзчихээд дахиад л гэр тойроод баг гүйгээд эхэлдэг юм да. Би айсандаа хүнжлөрөө толгоогоо нөмөрчхөөд хэвтэж байснаа унтаад өгч. Өглөөс ирэхэд нар гарчсан цаг 8 өнгөрч байв. Аав ээж хоёр сэрэг унтчихлоо. Урд шөнийн явдлаас суулж айдас жаахан төрсөнж жорлоо ормоор санагдаад гадаа гарлаа. Тэгтэл шөнө гэр тойрж алгаад байсан юмны нэг ч мөр байгаагүй. Ядаж дээр нь цас нэмж орсон байлаа гэхэд алгасан мөрөн жоохон онхоогод үлдэх ёстой баймаар штэ. Юу ч байхгүй. Цэвэрхэн шив шинхэн цас. Энэ явдлын дараах нь намайг гэртээ ганцаараа байхад нэг юм болсон. Тэр үед аав 2 эгчийг аваад ирээд явчихсан. Ээж харин хөдөө өвөө эмээгийн дочсон байсан. Тэгээд би гэдэг хүн чинь ганцаараа гэртээ байгаа юм хойно яхав. Зургтаа асаажхаад утсаа ухаал хэвтэж байлаа. Оройн 9 цагийн үед тог тасарчихдаг юм байна. Гэхдээ нэг тог шүү юм хийзээ ирэх юм бол доо ухааны юм бодоод хэвтэж байтал би ихчээ лавараад ороод ирлээ. Тог тасарчлаа мэдэгдэл ирээгүй дээ гэсэн шүү юмрээд манад ороод ир гэж байна. Би ганцаараа баймаар байсан болохоор яах юм бэ хэлгэлээ. Игч чи ганцаараа зүгээр үгэхээр нь би аав удахгүй ирэх байлгүй дээ гэд нөгөө барьж урж ирсэн лаг нь аваад үлдсэн. Тог тасраад 30-40 минут боллоо. Ирдэггүй шүү. Тог ирэхийг хүлээгээд утсаа ухаад байж байлаа. Гэтэл гадаа нялх хүүхэд часгээд уйлээд эхэлдэг юм да. Манай ах бэрэгч хоёр тухайн үед хүүхэдгүй харин нөгөө гэрийн хүмүүс хөдөө явчихсан байсан. Нэг ёсондоо тэр хашаанд ах бэрэгч бид хорвол байсан. Хичиг дагаад гэрт нь ордог байж тээ гэж харамсаад эхэлж байгаа юм чи. Нөгөө хүүхдийн ойлгохтоо баг-багаар наашаа ойртоод байгаа бололтой. Би айж ядж байхад удасны цэнийг 3% болчихсон байдаг. Юу тайж хаалгаад өгчээд лагаасаа яа гэж бодоод чүдэнд зураад асаатал нэг хөдөлгөө нөгөө хүүхэд ойлгохоо болчихдаг юм байна. Гэвч намайг тайвширч жамжаагүй байтал удалгүй яг миний хартхан талд часгээд үйлхтэй зэрэгцээд хоомрын харалтаа хан руу нэг юм гэрлүү авраад эхлэв. Их чи ороод ирээч гэж дотроо залбирал нүдэд раад суугаад байл.
Тэгж бод би гэж тэнийг юм яагаад ч юм тоон руу орчихсон. Пүүцгэд. Жижигхэн биетэй, арзар үстэй, нүгэлцэн хар юм тоонон дээр сууж байхын тэр. Хүнжлөрөө толгоогоо хучаад нүдэнэ твтчихсэн. Нэг мэдхнээ хүүхэд уйлахаа болчихж. Тэгэхэрэн дахиад алгуурхан тоон руу харсан нөгөө юм алга болчихсон байсан. Удалгүй тог ирсэнж би гарч ахих руу орж чадаагүй. Зэрвэсхэн хараад өнгөрсөн тэр аймаар юм гэрийн үтэнд намайг хүлээгээ зогсож байгаа юм шиг санагтаад байсан. Маргааш нь ах бэрэгч хоёр нөгөө бүү ахыг залж авчруулъя аав ээж хоёр дахин яаж хэлэх үгээд ярилцаж байхыг би сонссон. Энэ явдлаас хойш удалгүй манад бөө ирсэн юм билээ. Тэр үед би хөдөө өвөө эмээгэндээ байсан болохоор жухам юу болсныг сайн мэдэхгүй. Ямар тач нөө гэсэн юм билээ. Тэгээд л тэр хашаанаас нүүцгээсэнтэй. Энэ явдал намайг 14-15 тав байхад л болсон юм. Хоёр үеэл дүүтэйгээ эмээ өвөөгийн хонохор очсон юм. Эмээ өвөөгийнх маань 120 мянгатын хуучны 4 давхар байрнуудын нэгт байдаг. Эмээ өвөө маань тэнд бараг 20 жил амьдарч байгаа бах. Би багасаа л тэнд тоглож өссөн дөө. Ер нь би ч гэлтгүй манай ах ихч нарч тоглож өссөн газар. Хоёр үеэл дүүтэйгээ ондог тэр өдөр унтсан юмгүй байцгаасаар орой унтах цаг боллоо. Би дөрөвч хэн орой унтахаа үзье гэж хэвдэцгээсэн. Эхлээд хамгийн жоохон үеэл унтчихдаг юм байна. Тэгээд том үеэл бит хоёр утас утсаа ухаж угаад миний утас цэнэггүй болоод унтарчихсан. Цэнэглэг чол байсан болохоор залхуураад би босоог. Тэгээд дүүгийнхаа утсаар тоглоод байж байтал нэг мэтгэд дүү унтчихсан байна. Би ч унтъя даа гэсэн боловч нойр хүрдэггүй. Цаг шөнийн 3 цаг 40 минут хэвцаа болж байсан баг. Тэгээд хэсэг дүүгийнхаа утсаар тоглож угаад дүүгээс ирээгээд би ялсан шүү унтлаа гэж хэлэх гэцгсэрсэн сэрдгүү. Хэд сэгсэрсэн ч сэрдгүй. Тэгээ болохгүй болохоор нүрийн өөрлөг харуултал амьдралдаа тийм царай харж үзээгүй. Би тэр чигээрээ гацчихсан. Нүд нь бөөрөнхий, ховхаа цагаан, хоорондоо холцаатай жижиг хоёр нүдтэй. Хамаргүй, том уралт. Харсан зүйлдээ итгэх хэцүү, итгэхгүй байх хэцүү. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад хэвтлээ. Тэгээд нэг юм итгэхэд унтчихсан байсан. Маргааш өглөө сэрэхэд бүгд сэрчгсэн ойр зуурын зүйлсээрэн сууж байл. Би орон дээрээ бос сууж байгаад буцаад тэр чигтээ шууд унчихсан. Эмээ намайг тэгж унсны дараа гүйжрээд босгоод буудан руу тавиад хүнжлэр очсон. Эмээ яач вэ миний өхөн гэж асуугал би хариулж чадахгүйсэн. Удалгүй аав ээж сандарсан маягтай орж ирсэн. Ээжийн хоолой зинграад л надтай ирээд байсан. Дараа нь сонсох нь намайг харавчлаа гэж бодсон гэсэн. Эмээ өвөөгийн маань манай гэр бүлийн томоо зураг байдаг. Би эвдэж байхдаа тэр зураг руу харахад бүгднгийнх нь нүд жижигхэн бөөрөн харагдаад байсан. Над түүнхээр таагүй байсан. Цаг орчмын дараах дөргөө ирээд надад тайвшруулах тариа хийгээд явсан. Эмээ намайг арцгүйжээр утаад л маргааш нь лам дээр очсон. Миний сүнс зайлсан байна гэд ном уншиж өгсөн. Тэр цагаас хойш дахиж би эмээ өвөөгийн доонохтой дандаа эрт унтдаг болсон. Нэмж хэлэхэд би ганцхан тэгж юм харсан хүн биш болж таарсан. Ах ихч нар маань эмээ өвөөгийн дөссөн гэсэндэ манай ах биелгийн нүдэн нэг зүгт байсан гэсэн. Тэгээд бараг байнга шахуу юм сараад бүр тэрнтэйгээ яриад байдаг байсан гэсэн. Ээж цонхны гадаа өндөр хар юм зогсчод намайг дуудаад байна гэж хэлж ээжийг айлгаж байсуудаад. Гэхдээ та нар боддоо 3 давхарт цонхны цаана хүн байна гэж байх уу? Тэгээд аав ээж хоёр ахыг нэг чадалтай бөөд үзүүлээд биелгийн нүдийг хаалгах зан үйл хийлгэсэн гэсэн. Тэр засал нь хөвгүү болсон юм билээ. Ахын ард олон архины шил өрж тавиад засал эхлээд дунд орж явах явцад зузаан шилнүүд ээлж дарааллаараа бөөнд тас гэд хагарчихсан л гэдэг юм. Манай ах тэр биелгийн нүдийг хаалгаснаас хойш шашин шүтлэгэд итгэхэ болсон. Харин эмээ өвөөгийн гэрийн хувьд үгийн юмтай болж таарсан. Жил орчмын өмнө бөөд үзүүлсэн гинлээ. Тэгээд их л том засал хийлгэсэн юм байна. Томчууд ч тэр талаар надад юм хэлээгүй л дээ. Гэхдээ юмтай гэдгийг бүгд дээрээ л мэддэг байсан. Гэрд хаяа халбаг сэрээ тажигнадаг,
хан мааж байгаа юм шиг чимээ сонсогддог. Бас ганцаараа байхаар нэг л жихүүцэн байдаг болохоор эмээ гэртээ ганцаараа үлдэх дурггүй байдаг. Би хөдөө суманд төрж өссөн. Одоо ч гэсэн манай ихэнх хамаатнууд тэндээ байдаг. Намайг 9 сарвтай байхад ийм нэг явдал тохиолдож байлаа. Би орой болгон хоол идчихэд хажуугүй хашаанд байдаг хамаатных руу ордог байсан юм. Тэднийх 2 хүүхэдтэй. Би хүүхдүүдийг хайртай болохоор орж хүүхдийг харж өгч тусалдаг байлаа л да. Тэр нэг орой би тэдний тонох оруулсан юмдаг. Их жижигхэн байшин болохоор галтгоонд нь үргэ ахтайгаа хүүтэн зүгунд харваллаа. Шөнийн 2 юм уу 3 цагийн үед хаалга удаан төгшөх чимээгээр би сэрсэн. Эхэндээ ч зүүдэлж байна гэд тоогоогүй. Сүүлдээ бүр хаалганы цаанаас нэг хүн дуудаад байгаа юм шиг сонсогдохоор нь нойроо харамлан нүдээ нээгээд хүргэ ахыгаа дуудад цэрийг шалгуулсан ч ах явж үзчихэд ирсэн ээ. Хинч байхгүй штэ ахын дүү зүүдэлсэн байлгүй дээ гэсэн. Тэгэхээр нэрэж тийм юм болоо даа гэж бодоод буцаж ундах гээд нүдээ ханаа твтлээ. Удалгүй хаалга дахиад л тогшиж эхэлсэн. Энэ удаа би өөрөө босч үзье гэж бодоод зөриг гаргаж очиод хаалганы дурангаар харсан. Нэрэл хүн байхгүй байл. Тэгээд яхаа гайхаад л өнгөрсөн дөө. Үүний дараа 3-4 хоног зүгээр л байсан. Тэр явдлыг ч бүр мартчихж. Тэгтэл миний бие өвдөд зууны уйлрал байсан ч хатгаад усч эмнэлэг төртөл хэвтээд авлаа. Бүр сар гаруй зомби шиг юм явсан. Би цаваас сэргэлэн хөдөлгөөн төвхөд байсан. Өвөл гадаа хүүтэн байхад хүртэл заримгдээд мөстэй ундаа уугаад гүйж явдаг. Тийм хөдөлгөөнтэй чирэг хүүхдээ халуун зуунаар тэгж өвдчихөр манай гэрийнхэн гайхаад л байсан. Ингээд нэг өдөр гэр бүлэрээ нэг бөөгийн дөцсөн юм. Тэгтэл яг бөөгийн гэрийн хаалгаар ороход доктор хачин болчиход бүр эвгүүрхэх шиг болсон. Гар наана битёр гэд нэг юм хийлээд байгаа юм шиг санагдаж билээ. Тийм болохоор би тэр айлд орлгүй гадаа нь ганцаараа үлдээд байж утлаа юм маань альвээ ороод иргээд дуудаад яваад орлоо. Хоймор цуусан бүү ахын улаач намайг өвөө чамаас юм асууя гэж гээд дуудаад би тэр бүүгийн урд суусан. Надаас их олон юм асуусан. Тэр дундаас нэг асуултыг нь л сайн сандаг. Чи тэрнийг харсан уу гэж. Тэгэхээр нь би үгүй гэд үнэн хэлсэн. Тэгээд тэр бүү амандаа арх болгож угаад хідэн удаа нүүрлүү төргээд нурууг маань ташуураараа илээд буцаад суулгасан. Онготон явсны дараа бүү ах надаа миний дүү буруу газар хонсон юм шиг байна да. Чиний хонж байсан газар өмнө амьдарч байсан хүн согтуу явж угаад золгүй байдлаар өөд болсон юм байна. Тэгээд байшингаараа эргэлдээд байдаг юм байна. Хүнд халддаг болчихж гэсэн. Бөөгийн дөчөж засал хийлгэснээс хойш их л сайхан болоод нүүр өнгө зүс урж би ч сайхан болсон доо. Сайн байна уу? Та бүхэнд өөртөө тохиолдсон нэг хажиргалтай эвгүй явдлаа ярьж өгье. Тэр жил би 8 дугаар ангид орж ирсэн. 100 болгон хөдөө байдаг настай аав ээж тэрэ очиж тусалдаг байлаа. Би өвгийн л мал хариулах их дуртай. Морин унаад дуу аялаад явж байх сайхан шүү дээ. Гэтэл тэр жил аав маань минийх ганц морин амраа хонь ямаага мотоциклоор хариулж байхгүй юу гэхэд нь би дуртай дургүй л зөвшөөрсөн юм. Үүнээс хойш 2-7 хоногийн дараа тийм аимшигтай зүйл болно гэж хэн мэдэх вэ дээ. Тэр өглөө ээжийнхээ чансан цаг уужхаад малаа урд талын нуурлуу орууллаа. Үд хэвийнхэн алдад мал маань баруун хоошоо бэлчгт нь би хураахаар явсан юм. Аав ээж хоёр харанхуй бүрэнхээ болохоос өмнө малаа наашлуулаарай гэж загсан болохоор би мотоцикл унаад яарч гарлаа. Тэр үед жаахан ч байж бас нэлээд хурдтай давхдаг байсан. Гэтэл гэнэт хаанаас ч юм нэг зээр гарч ирээд миний хурдуур хараадаг юм байна. Би ч хүүхэд байсан болохоор гүйцэндээ гэсэн сахилгагүй санаа төрж араас нь хөөсөн. Тэгсэн тэр мөчөд нүдний буланд нэг хар сүүдэр шиг эсвэл зэрэглээ шиг зүйл яг архан талаас минь дагаад байх шиг зэрвэс харагдсан. Би айж хүйтэн хөлсөж ихраад гар салганаад хэллээ. Юу өнөөх зээрийг хөөх. Айсан дахааза тултал дараад эргээд артал өнөөх ардаас явж өсөн зүйл алга болчихж. Ашгүй тэгээд санаа амраад урагшаа артал би мотоциклтэй онхолдож байсан.
Заавал ингэж өгдөг юм байж л гэж бодсон. Хурдтай явж байсан болохоор мотоцикл маань нэг тал руугаа унаж би өрүүлнээсээ тас зуурсаар чирэгдсэн юм. Нүдэн нэхэд ихэндээ хамаг би янгнэж толгоогоо даахгүй байсан. Арай гэж бодсоод мотоцикл өндийлгөөд гэрлүүгээ харсан. Миний баруун гарын эгэм хугарчихсан замд явж байхад үгээр хэлхэн аргагүй өвдөж байсныг тод сандаг. Арай ядан гэртээ орж аав ээжтэй болсон бүгдийг хэлжүүлээ. Би тэр араас дагаад байсан зүйлийг сүнс чөтгөр нь байсан гэдэгт итгэдэг. Тэгэж мотоциклтойгоо онхолдчихоод яаж амьд үлдсэн юм үнэхээр л амьдрах хувьтай байж дээ гэж өөрийгөө боддог шүү. Гэхдээ үүний дараахан бас сони явдал болсон. Аав ээж хоёр малаа туугаад явчихсан, би гэртээ ганцаараа унтаж байлаа. Гэтэл гинэд гэрийн баруун хан цөмрөөд хоорондоо ноцолцсон хоёр зүйл ороод ирсэн. Дөнгөж сэрээд нүдийн нэгэд харсан болохоор үнэхээр идэгмээргүй санагдсан л та. Хоорондоо ноцолдож байснаа нэг над руу түлхэж гисэн. Тэр хоёр яг хүн шиг мөртлөө үснөөс уулсан хачин амьтад байсан. Тэгээд л миний ухаан баларцсан да. Яг л сүнс минь биеэсээ гарчихсан юм шиг унтаж байхаа өөрийгөө хөндлөнгөөс харсан. Тэгсний удалгүй буцаж сэрсэн. Өнөөх хачин хоёрын алга болчихсон байсан. Айдас гайхшрал хоёр зэрэгцээд л хоцорсон доо. Ээж маань үзэж хардаг хүн дээр очтол хүүчин гүйдэлтэй газар яваад нөгөө ертөнцийн зүйлтэй таарсан байна гэж хэлж байсан гинлээ. Одоо би 18-тай эрүүл саруул сайхан л амьдарч байгаа. Сайн байна уу, би 9-р ангийн сурагч. Би багаасаа л юм мэдэрдэг сонио хүүхэд байсан. Сүнстэй байшин энэ төр байвал урдуур нь явхад шууд л мэдчихдэг, гэхдээ ээждээ хэлдэг. Манай ах надаас 13 насаарах их үздэг хардаг хүн байсан юм л да. Нэг удаа ах маань хөдөө айлд шөнө гэр тойрч маажаад эвгүй байна гэж дуудагдаад өтсөн юм билээ. Тэгээд буцаж ирэх замдаа машинтайгаа осолт ороод найзынх нь хүзүүгэмтэж манай ахнаас орчихсан юм. Тэгээд би тийм хүн болвол аминд минь халтай юм байна гэж бодоод айчихсан. Тэр үедээ ч жаахан хүүхэд байсан л да. Нэг удаа би хөдөө явж байсан чи эвгүй зүйл мэдэрч шар ус усод сонирн болсон. Дуу дагаж дуулаад явж байсан хүн чинь гинтэл хөлс чихраад эвгүй оргиод эхэлсэн. Замын хоолны газар зогсож хоол идчихээд цааш хөдлөхөд ээж намайг эвгүй байгааг мэдээ толгойн юм өгсөн. Тэрийг нуугаа толгой өвчнөж намдаа тайвшраад унтчихлаа. Тэгсэн чинь хар дарж эхэлдэг юм да. Тэр зүүд их сөнө. Бүр ямар ч утгагүй. Нэг танихгүй өгч надаас намайг явуулчих гээд учир зүггүй гуйхаад л. Би ч зүгээр л тэр үедээ тоохгүй өнгөрсөн. Гэтэл шүн бүр зүүдэнд орж ирдэг боллоо. Өмнө нь ирээд уйлаад л байна. Юм хэлэхэр тэрэгч муухай хараад гараад явчихна. Тэгээд л би сэрчгдэг. Ингэсээр бүр унтахч өсөлг боллоо. Сүүлдээ би бүр даасчихсан. Сүнсэнд даруулдаг болсон. Зүв зүгээр явж байснаа гинэд тамир тасраад би нэг л эвгүй болчихно. Сүүлдээ тэсгээ болоод ээждээ хэллээ. Хамаг сайн гисэн үздэг ардаг бүх хүн дээр очисон. Гэхдээ би лам нарын дэргэд өөрийгөө барьж чадхаа болчихсон. Урдаас нь орилоод өөрөө трийгээ болохгүй гэдгийг мэдээд байгаа мөртлөө муухай хараад хэрэлддэг болсон. Ээж маань ч бүр аргаа бараад найзтайгаа ярьж угаад ховдод байдаг нэг настай бөөдөр очлоо. Би очоод дахиад л бие барьж чадахгүй орилж гэлсэн. Тэр үед намайг тэр бөө шууд нэг том бүдүүн шүртэй юмар шавхурдсан. Би ухаалтаа зэрсэн чи ээж уйлчихсан бөө нэг л чухал царай гаргачихсан суучвал. Би ямар ч тэнхэг болчихж. Өглөө эрт ирсэн байтал гадаа харанхуй болчихсон байна. Би унтсан дүрсгэж байгаад юу болоод байгааг мэдэх гээд гүрийсэн л дээ. Гэтэл намайг тэр бөө сэрснийг мэдчихээд би энэ яаж байна гэж асуусан. Би өө тажгүй дээ гэж хэлээд босгосон чи хөвтчихвэ гэж. Тэгснээ нэг юм найруулж угаад би дахиад унтаад өгсөн. Тэгсэн чин зүүдэнд нөгөө ихч намайг цоо ширтэж байснаа болооч гэж орилж байдаг шүү. Үнэхээр л би тэр ихчтэй ярилцсан. Та намайг 50 байлгаач гэсэн чинь тэр ихч надад миний имийг өгөөч гэсэн. Юуг тэрвэ гэд би асуусан чи тэр ихч орилоод гараад явчихлаа. Тэгээд сэртэл тэр бүү бас намайг цоо ширтээд урдаа суулгаад би яах вэ энэ охиндл хэцүү байх нэ гэд ээж дэлсэн. Би юу болоод байгааг лавлаж суухад тэр сүнсний имийг би яваад урчихсан юм байж. Бодоод байх нэ нэг удаа би найзуудтайгаа явж байгаад цэцгэн хийтэй нилээн дэгжин жижигхэн алчуур болоод тэрийг авч харсан.
Хайртай зургуудаа бөөрн хийлж боож угаад зураг маань хөгцөрчихсөн байхаар нь яахаараа ингэдэм болоо гэж бодоод нөгөө альчуураа зүгээр ч хайчихгүй хайжилж тоглож угаад хайчихсан юм. Тэгсэн нөгөө сүнс надад ус сансан байсныг мэдээд бүр шок. Тэгээд тэр бөө намайг зовохгүй гэд ухаан алдуулж угаад нөгөө сүнс гэх юм уу тэр аимшигтай зүйлийг яаж ч юм бөө мэд надаас явуулсан байсан. Гэртээ хараад сүүлийн 3 сар унтаагүйгээрээ сайхан тухтаа унтсан да. Дараа нь аав ээжийн ярианаас нөгөө бөө намайг явсны маргааш нь л өөд улсныг мэдсэн. Тэрнээс хойш би хаширсан. Газраас альчуур битийл мөнгө ч авдаггүй болсон. Бүр нэг мартагдашгүй мэдрэгдсэн хэд хэдэн зүйл байдаг юм. 2021 оны намар 8 сарын сүүлчээр л юмдаг. Арангаан үгийн нууранд отоглох зэг байгуулах ажлыг хуваараа хийж байлаа. Товч танилцуулбал эрэгтэй эмэгтэйгээр 0 өрөөнүүдтэй тэр нь гаднаасаа тус тустай хаалгаар ордог. Боловсон нойлууд болон угаалт уруудтай нуураасаа 100-аад метр зайдаж усаа тогон залгаад л нөөцийн саваа дүүргчдэг бага уврын байгууламж л да. Ашиглалтанд оруулах төгчгсөн хөлсөөр ажил хийлгдэг туслан гүйцэтгэгч хүмүүс маань яарад 9 сарын 1-ээс өмнө хот явахгүй бол болохгүй өгшөө гэд ганцаараа үлдэхээс аргагүй байдалд орсон л тав. Угаасаа ч маргааш нөгөөдрөөс нь КМС улсууд эрхийг хүлээж байсан юм. Тэгцүүрээ ганц нэг аарсаар дутуу зүйлсээ хийгээд үлдлээ л дээ. Тэр үед ягаад ч юм нэг л эвгүй санагдсан. Үе хаанаас үнэртэж байгааг нь мэдэгдэхгүй эвгүй үнэр гараад л эсвэл ямар ч салхигүй үед гадна бүргэд хаалганууд нь онгойчсон эсвэл хаагдчихад байсан юмдаг. Тиймээс зөвхөн юм хийж байгаа өрөөнийхөө хаалганаас бусад өрөөний бүх хаалгануудыг төвжээтэй байлгадаг боллоо. Эхний ганцаараа хонсон орой толгой айхтар өвдөд сүүлдээ хий юм сонсоотч байх шиг. Хэн нэгэн чихэнд учраа ойлгохгүй бүдэг бадаг зүйл шивнэ хийдэж байх шиг санагдаад эвгөө ахарн зэрэгэлдээ жуулчны бааз руу очиод толгойн юм авч байгаа тэнд хонсон. Юу гэдг нь мэдэгдэхгүй сэксгэр биетэй хоёр нохоо шиг хэмжээтэй зүйл ген алдаад эсвэл хоорондоо ноцолдож зодолдоод тэгцүүраа үе миний нэрээр ирж дуудаад байх шиг хачаа юм зүүдэнд роод их тавгүй хонсон. Арай гисрээд тамхи татаад буцаа зүрмэлэхэр миний барилж байсан гэр дээр гарчихсан нааш цааш гүйлдээд инээлдэж эсвэл уйлж байгаа юм шиг. Тэгж зүүдлээд байгаа юм шиг сэрүүн юм шиг хар даруулсаар арай гэж үүр цайлглаа. Дахиад нэг хоноод КМС хүлээж авах улсууд ирэх байсан учраас дахиж хонох байсан юм. Өдөр нь яхав завгүй нааш цааш гүйсээр нэг мэтгэд өдөр өнгөрчихлөө. Хийх юмч нилээн зэгцэрчгсэн ганц нэг ууланда тасдагчаар төмөр тариа сууж байтал нилээн зайдуу хүн яг эмэгтэй хүн шарлах нь тасдагчны дуутай давхцаад буруу сонссон байх үнэг хярас ихтэй газар би л андуу юм сонсоо үзээ ухааны юм бодоод тамхи асаага тасдагчаач чимээг уулгаад түр амраад суулаа. Тэгсэн чи хажуугийн дүгжээтэй 0 өрөөнд хүн яваад байгаа нь мэдрэгцсэн. Хөлийн чимээ гараад л үе хөлөөж ирээд тэгснэг нэт 0-ийн бочкины ус шор хитл татах чимээ гараад л. Миний сууж байсан өрөөний хаалга онгорхой учраас ус бохрын танк руу урсаж байгаа нь маш тод сонсогдсон. Тэгэхээр н арайч ингэдэггүй дээ. Нутгийн зүс таних саяхан танилцсан найз тоглоомтой залуу байсан. Тэр вэлгүүдээ ухааны юм бодогдох хажуугаар цоожилсон л байх ёстой баймаар гэсэн эргэл зэтэйгээр тэр 0-ийн хаалгыг таттал яахарахгүй цоочтой байсан. Тэгээд л нурууны ус босчих шиг болсон доо. Багаж юм ааж хэмэлгүй ухаан жолоогүй портер руугаа гүйж очиж асаагаад хажууханд байдаг жуулчны бааз руу гараад тавьчихлаа шүү. Анхудаа мэдэрч байгаа нь биш ч ягаад ч юм олоод харчвал мань шиг амтан тисгүй байхаа гэж өөрийгөө боддөг юм л та. Гайвуулж гал зурчиж магадгүй. Нэг хараад эхлэвэл баян хараад байх болов уу гэж айдаг. Хараагүй ч хангалттай мэдэрдэг учраас үнэхээр хармааргүй байдаг үн л дээ. Тэр шөнө мөнгө муутай байсан учраас хажуугийн амралтын газраас гэр авч чадаагүй. Нэг хоногийн 200,000 төгрөг яаж дахиж төлөх вэ дээ. Тэгээд ч тэнд хонж байснаас гээд манаач айлынх нь хаяан шахуу машин асаалттай дотроос нь дүгжиж яваад дээлэр толгоогоо ороогоод унтаад өгсөн. Шөнөө төөрдөг байшин шиг зүйл дотор ямар нэгэн зүйлээс зүхтэж байна гэж хар дарсаар хөлсөндөө нэвтсэн юм өглөөтэй золгосон доо. Ингэж л тэнд ганцаараа 2 онс дахиж очиагүй дэмий санагдсан. Ажлаа хүлээлгэж өгчхөөд дахиж тэр нуур руу очиагүй. Тэр хавийг хүмүүс юмтай гэхийг энд тэндээс мэрсэр өмнө нь дуулж байсан ч
тэгэж ганцаараа үлдэх хүртлээр юм мэдрээгүй байж байгаад хитэн зүйл тэгэж нэг дор мэдэрсэн нь их л эвгүй санагддаг. Түүнээс хойш хотод гэртээ ирээд тэр газрыг, тэр байдлыг хэд удаа хар тарж зүүдэлж үлээ. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа яриулахыг хүсвэл Instagram-ын Гана TV хаяг руу кириллээр алдаагүй бичээд явуулаарай. Таны түүхийг уншиж үзээд эмэгтгэж нариулаад газар ус, хүний нэр, цаг хугацааг нь өөрчлөөд оруулах болно. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сувгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би 27 настай эмэгтэй. Багасаа л аимшигын түүх, болсон явдал, кино зохиол гээд аль сүнс чөтгөртэй гэсэн болгоныг сонирхдог хүүхэд байлаа. Бүр жаахан байхдаа аимшиг ном уншаад аав ээж хоёрыг муухай уншлаа гэд уурлахаар нь гэрийнхээ гадаа харанхуйд гэрэл тусгаад уншаад суучдаг байж билээ. Сүнс гэж үнэхээр байдаг болов уу гэж их боддог байсан. Хүссэн юм хүзүүгээр гэдэг шиг энэ асуултынхаа хариултыг 11-т биеэрээ мэдэрсэндээ. Манай гэр бүл орон нутагт амьдардаг байсан үе. Ээж амарчаад удаагүй, дүү маань хэдхэн сартай байсан юм. Яг тэр үед аав маань ямар ёрон шүглжсэн юм гэмээр маш их арх уудаг болчихсон байсан. Уухаараа ааш авир нь ховраад дийлдэгэ байж хана. Бүр ээжэд гар хурж гэлсэн. Тэр муухай авир нь дамжирсаар тэр нэг өвлийн хүйтийн шүн өлгийтэй дүүгээ тэврээд уйлээ зогсож байсан над руу гар далайснаар бүх зүйл хэлсэнтэй. Над руу гар далаахыг харсан ээж маань одоо байдлаа өхнөө барьж авч зоддог болох нь гэд аавыг татаж унгаа дээр дөөрөө ороод бөө юм болсон. Тэгж явахдаа ээж миний өх анхынх руугаа гүүгээрээ дуудараа гэд орилоход нь дүүгээ тэр хоёроос хол орон дээр тавьчаад гараад гүйчлээ. Нагацхынх маань манахаас 2 хашааны цаана байдаг байлаа. Ирчээрээ гүйсээр шүн дунд ахын дороод ага аав ээжийг гэд уйлаад буцаад гараад гүйчихсэн юм. Ээжэд санаа зовсондоо л хэл дуулахчаад бушуухан буутсан минь тэр. Ийм явдал сар болгон шахуу тохиолддог болчихсон байсан учраас ах жувчрыг гадарлаад орноосоо годхийн босоод хувцсан өмсөд үлдсэн. Буцаад гэрлүүгээ гүйж байхад гудамны бүдэг гэрэлд багхан цас хаялж байсныг санддаг юм. Гэрийнхээ хашааны хаалганаас 20-30 алхмын зайд ирээд би нэг зүйлийг анзаарсан. Манай хашааны жижиг хаалга хагас нэгтчихсэн байх юм. Санд минь гарч хүүхдээ хаалгаа дэлгэт өргсөн болов уу гэсэн ч яг хааснаа сайн мэдчихсэн. Нээлттэй хаалганы цаана нэвсийсэн хар, норонхоо нөмгөн дээлтэй, арзгар ширэлцэн үстэй, хөл нүцгэн, эрмэн мэдгэдэхгүй зүйл тал бие, тал нүрээ гаргачихсан намайг хүлээж байгаатай над руу хараад зогсож байсан. Би тэр имийг харчаад гүйж байсан газраа нам зогсоод ухаан балардчихсан. Нэг сэрсэн чинь би гэртээ ээж намайг тэрвэрчихсэн. Миний өхөн яава яаж гисэн бэ гэд уйлж байх юм. Уртаар амьсгал авч сэрсэн ч цаашаа амьсгалж чадахгүй бөглөрч гээд хахаж цацсан байж сэргсэн. Аав эсрэг орон дээр суучихсан. Ээж бит хоёр лөө дайрч жижиглээд орилж чарлсан хэвээрэл байж байна. Харин аавын цаана миний ухаан алтаас өмнө үүдсэн хар зүйл орны толгойн алд суугаад нүднийхээ булангаар биднийг ажиглаад байж идэг юм да. Тэрнээс хойш би юу ч сандгүй. Нэг л мэдхнээ өглөө болсон байсан да. Сүүлдэн сонсоход миний араас гүйж гарч ирсэн нагаз ах маань намайг гудамд ухаангүй хэвтэж байхыг болсон гэсэн. Би цасан дээр хөлнөөсөө 3-4 алхам орчим чирүүлсэн бололтой мөр гарчсан. Өмссөн гүрдэг маань дээшээ гүйж гисэн. 2 гараа толгой дээрээ өргөчихсөн юм шиг хэвтэж байсан гэсэн. Ах тухайн үед согтуу хөлчөө болохгүй бүтггүй юмтэй таарсан юм биш үсттэй гэж бодоод гэрлөө маань өргөд оруулсан байгаа. Харин гэртээ сэрснийхээ дараа би аав руу заагаад энэ хүнийг гаргаач ээжээ, энэ хэн бэ, намайг авч явах гээд байна ээжээгээд орилж уйлж байгаа дунаад таталт өгөөд эхэлж. Манайхан түргэн эмчгээд бөө юм болсон байсан. Харин маргааш нь гүлэг байхаас нь тэжээсэн нохоо маань үхчихсэн байсан. Энэ явдлын дараах ээж маань мэрэгэн түргүүнд үзүүлсэн чинь нөхрий чинь дагаж ирээд гэр оронд чинь шингэсэн зүйл өхний чинь амийг авах гэж үзсэн байна. Танаа нохоо өхний чинь амийг хааж дээ гэж утгатай зүйл хэлсэн гэсэн. Нохоо маань сул тавбал амьд уурчих гээд танихгүй үнийг андахгүй шууд л дайрдаг нохоо. Тийм болохоор нь хашаандаа гүйдэг уяатай огт сул тавьдаг байсан юм л да. Харин тэр шөнө манай нохоо хашаанд сул гүйж явсан гэсэн. Өглөө нь нохоогоо олоход хамаг гэдэс дотроо бөөлчихсөн үг хэлтэй өгчихсэн байсан. Аав, энэ авийн хүмүүс зүйтэй мах өгчихсөн гэдэг бол
Харин ээж хөөх юм миний охины амийг хаасан гэж ярьдаг юм. Тэр үед аав нэг удаа ажлынхаа хүнийд бөөнөөрөө очиод ууж идсэн байж л дээ. Тэгсэн тэр айл нь юмтай байсныг согтуудаа харсан гэсэн. Тэгээд л тэрнээс хойш архиумар санагдаад байдаг болчихсон. Бүр хэд хоногор ууж гадаа гудамжинд ч хонж байсан удаатай гэж ирдэг. Тэгж явах үеэр нь л наалцсан заваан зүйл гэрт дагаж ирээд биднийг сүд хийх гэсэн тэр байжтэй гэж бүр сүулт нь ойлгосон доо. Гэхдээ энэ зүйл ингээд дуусаагүй. Одоо бодох нэ энэ явдлаас хойш л би ээлдэв юм хардаг мэдэрдэг болчихсон юм шиг санагддаг. Жаахан хүүхэд ихэндээ яг юу хараад байгаагаа мэдэхгүй их айж гайхдаг байсан ч том болго тусмаа учрыг ойлгож харсан ч хараагүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг байж чаддаг болсон доо. Бас өөрийн сонсож дуулсан, үзүүлж харуулж байсан олон хүмүүсээс сурахыг нь сурч өөрөнгөс арга чаргатай болоод ч явсан. Хүн тэгээд их олоо хараад мэдрээд сонсоод ирэхээрээ дасаад ч юм уу айх нь багасчихдаг юм билээ. Ойр дотны хүмүүс хамт байгаа хүмүүс айлгачихвээ гэд сүулдэ хараагүй мэдрээгүй царайлаад сурчихсан. Ер нь тиймэрхүү зүйлс айгаад өөрийн тоогод байх тусам улам шоколад байдаг гэдэг нь үнэхээр үний юм билээ. Та бүхэнд миний энэ түүх сонирхолтой санагдсан бол дахиад өөр болсон явдлаа явуулнаа. Сайн байна уу? Би өөр тулан найзтай тохиолдсон бодоход ч эвгүй зүйлсийг ярьж өгөх шийдлээ. 1. 2023 онд манай гэрт болсон явдал. Намайг баг байхад манайх Нарангийн голын эцсийн буудалд байдаг байлаа. Тэр газартаа 13 жил амьдраад бид ийм тийм юм мэдрээгүй юм. Гэвч 2023 оноос эхлээд нэг л сонирн болсон. Гэрт хэрүүл уруулыг хэсээд л хармааргүй санагдаад ер нь л нэг хүйтэн хүндий болчихсон байсан. Сүнсэнд даруулах бол ёстой л тодоостод өнжүүд л нэг болдог байлаа. Ямар аав ээжид би сүнсэн даруулаа энэ гэж ярилтэй нь биш тоогоогүй л хайсан. Харин нэг өрөө хоолоо идчихэд бөөндөө сууж байтал аав сүүлийн үед ганцаараа байхад нь болсон юм ярьдаг юм байна. Нөгөө өрөөний шкаф дуурсан, гал тогоонд юм дуурсан, бүр машины голын толинд хүүхэд харагдсан гэдэл. Аавын ярианд би ёстой бүгдээрээ л дуугаа хураасан. Яагаад гэхээр бид бүгд тийм юм мэдрээд байсан хэргэлдэ. Тэгээд олон шлам дуудаж ном уншуулсан. Ирээд ном уншихаараа цагаан хилам өрчээ гэдэл яваад өгнө. Манайх нэх удалгүй тэр хашаанаас нь үүссэн. Тэрнээс хойш ээлдгүй юм болоогүй л байна. 2. Найзад тохиолдсон үхэрийн бузар. 15-6 тайл байсан баг. Нарангийн голд манай хашаанаас дээшээ яваад худаг байдаг юм. Тэндээ үеийн хүүхдүүд цуглаад тоглож наадаад зуны орой гэртээ орохоо мэдэхгүй байж байдаг байлаа. Нэг орой бүрэнхий тасартал тоглож гэртээ орсон юм. Тэгээд маргааш нь нэг найзтайгаа уулзах гээд очисон чи ээж нь би энэ муу агаа дараа тоглоорой гэд бүр гэрэл үгээч оруулаагүй. Уг нь надад их сайн дандаа л орж цай уу юм идэг гэдэг ихчилдэ. Найз руугаа залгахаар утсаа авахгүй. Чат бичгээр хариу байхгүй хит онсон. Бид хоёр нэг анги байсан юм л та. Тэгээд аргаа бараад ангийн багшаас сухаар өвчтэй гэхээс өөр юм хэлэхгүй. Иймэрхүү байдалтай бараг 1 сар шахуу болсны дараа найзаас худаг дээр уулзъя гэд чат ирэхээр нь бүр баярлаад гүгээд очлоо. Найзын маань царай бүр хачин болчихсон. Тураад нүднээс гарчихсан ямар ч галзаггүй амтан байж байх юм. Би юу олсон, юу нүвдсэн юм гэд асуусан чинь дээр та эдээс салаад гудамж руу орсон чинь нэг ах тамхи асууж чинь би татдгүй гэд нүүрлүү нарсан чинь нас барсан өвөө маань байсан. Тэгээд би яаж орсноо санахгүй гэрлүүг ороод өвөө гадаа байна гэд ухаалтад унссан гэж аав ээж ирсэн гэдэг байгаа. Тэгээд тэр шүнжэнгөө халуурч димэрч унсан баг. Гэртээ ламбог өвчраад засал ном хийлгэхээр бараг л бүгд шахуу үхэрийн бузар шингэжээ гэж хэлсэн баг. Нарангийн голын оршуулгын газар манайхаас шууд харагддаг юм л та. Тэгээд манай найз засал ном хийлгээд шүн дахиад хар дарж их л хэцүү байсан баг. Жаахан юм тоодгүй байсан тул даал гайгүй өнгөрсөн байхаа гэж аав нь хэлсэн гэсэн. Харин сүүлд нь нэг мэргэлж үздэг гэж биднийг бүгдийг дуудаад ёстол амар загнасан та. Шөнөөрэ гадуур димэрч явахаар муу юм дагаад байдаг юм хээдэл. Ер нь тэгээд Нарангийн гол их эвгүй газар дөө. Миний амьдралд олон хачиргалтай зүйл тохиолдож байсан ч санаанаас хардаггүй, бодохоор л жихүүдээс үрдэг нэг болсон явдлыг бичиж байна. Би их жаахан 4-р ангид л байсан баг. Аав маань барилгач. Завханд нэг том ажил гарсан л гин. Одоос 6-р сард завхан руу гарлаа та.
гэрүүлээрээ. Аавч төрсөн нутагт ажил хийнгээд их л дуртай явсан. Очоод дөнгөж хэд хонож байлаа. Тэнд их тухтай. Аавын ажил ойрхон сайхан л байлаа. Хэд хоногийн дараа аав шинэ байр олдлоо дүү бид хоёрыг баг дүүгэндээ аваачиж үлдээ гэсэн. Дөрвөлжинч гэдэг үл нэг тийм газар байдаг юм. Их зэлүүд газар. Тэнд дүүн байдаг гэвэ. За тэгээд өглөө нартай уралдаж өссоод дөрвөлжин их газар руу явлаа. Өдөржи явж орой нар жаргах үед тэдний тэрлээ. Аавын том дүүгийн хүүхдүүд хотод байдаг хоёр үеэл маань аль хизээ нэг өдөөний хүүхэд шиг борлоод их л өөр харагдаж үлээ. Ингээд тэнд хэд хонсоо. Нэг өрөө нар жаргаж явах үед бид туглаа ашар болсон юм. Туглаа хойноос нь туугаад шүгэл дээдл явж байлаа. Цуг явсан том үеэл маань саяхан л инээж хөөрөд байж байснаа. Гинтэл дууга хураахад хоошо байн эргэж хараад байх юм. Тэгэхэр би уурлаад чи яах гэ хүн айлгаад байгаа юм би орой хідүүлэхнээ он зүгээр яв гэсэн чи үеэл хоолоогоныг засчаад урагш хараад л явлаа. Тэгээд туглаа хашчаад үеэл бид хоёр дүүгээ голын эргээс очиж яваад гэрлүүгээ буцлаа. Бүрэнхээ болчихсон байх үед дөрвөн жаахан өхөн гэрийн зүг алгасан да. Ядч байхад нар жаргачихсан. Туглын хашаа гэрээс нилээ хол. Алхаад явж байтал хойноос нэрээр дууддгийн. Жаахан хүүхэд байсан болохоор айсангүй. Гайхаад хоош хартал энж байсангүй. Гэртээ очиад бид дөрөв оройжонгоо тоглосоор унтах цаг болсон. Нөгөө хэд маань аль хэдийн унтчихсан. Би голд нь хөвтөж байлаа. Харин миний нойр хүрдгүй. Хөрвөөгөөдөл. Тэгэд ганцаараа эвгүй байгаад ухаар нь утсаа харсан чинь цэнийг нь бараг дуусчихсан 5% байна. Хөвтөж толгой дээрээс их хүйтэн сэлгсийгээд ухаар нь дээш харсан чинь их сонин хүн харсан. Хав харварт сэгсгэр үстэй дийлэн нэг тийм өнгө байхгүй сарал думаягийн. Тэр хүн үеэлийн минь толгойг хилээд л суугаад байсан. Над руу хараагүй л дээ. Би айж мэдэхгүй жоохон байсан болохоор харж байгаа дунтаад өгсөн. Өглөө сэрээд удсан чинь гинт аймаар айсан л та. Яста пал хийгээд л явсан. Үеэлдээ өчигдөр шөнийн харсан юм хэлсэн чинь бүр хачин болоод нурмаачихсан. Баг авга бэрэгч хоёроо бит хоёрыг анзаарчаад яасан ийсэнгээ шалгаж яриулсан юм. Үеэл өчигдөр орой туглаа хашиж байхдаа нэг юм хараад айчихсан юм билээ. Айсан болохоор манай үеэлийг шөглөөд шүнжэнгөө зүүдэнд нь орсон юм байж. Авгах ойрхон байдаг бөөгэнд бид хэдийг дагуулж очсон. Тэр бөө дэмийл газраар орой үдэш явжтай байлчрууд юм дагуулаад тарьсан байна гэж хэлсэн. Гэхдээ хоргүй юм байна гэсэн л тэ. Энэ явдлаас бүр дараа нь үеэлээсээ тэгхэд яг юу харсныг асуухад одоо ч нэг сайн санахгүй байна л да. Гэхдээ нэг зүйл хойноос дагаад л байсан санагддаг юм. Алхах тоолонд нь нэг тийм сонин яг л хөл нь хугарчихсан юм шиг яс нь хоорондоо хятнаад байгаа юм шиг чимээ гараад л. Эргээд харахаар нэг тийм сэгсгэр үстэй, ноорхоо дээлтэй, алхахгүй зүгээр л агаарт хөвөд байгаа юм шиг харагдсан. Чамайг асуусан чинь л саналаа гэж ярьж үлээ. Ер нь орой үдэш хамаагүй газраар явах хэрэггүй. Чихээ цолуулсан бол байнга эмэг зүүж гадуур явахдаа үсээ задгаа тавих дэми юм байлээ шүү. Би одоо 21 настай. Сахиу сонгот аваад удаагүй жил гарвал болж байгаа удхан хүн. Гэхдээ багасаа л далдын ертөнцтэй холбогдож өссөн болохоор харсан үзсэн зүйлдээ дасаж сүүлдээ бүр тоохооч үлсэн. 2 жилийн өмнө юмдаг би найзтайгаа хамт нэгэн хуучны 5 давхар байранд өрөө дүрээсэлж амьдардаг байлаа. Ливдгүй орцсон нэг л хүйтэн хөндөй мэдрэмж төрүүлдэг тийм байр. Бид 4 давхарт амьдардаг. 4 өрөөтэй тэр байранд дандаа л оюутан охтууд орсон байлаа. Орц руу орох болгонд бол би байнга эвгүй мэдрэмж авдаг байсан. Шатаар өгсөж байхад хажуудаа хар сүүдэр зогсож байх нь энгийн л үзэгдэл. Гэхдээ хамгийн эвгүй нь миний амьдардаг өрөө. Анх тэр байрыг үзэхдээ надад муу совин төрж байсан ч хичээлэглэх төгчгсөн төлбөр мөнгө гээд хүнд байсан болохоор хямдхан цэвэрхэн тэр байрны өрөөг сонгохоос өөр арга байгаагүй. Найз манж миний найзыг өвөө намгаалнаа. Чи удахгүй сахиусаа ун сүнстэй байсан ч яадаг ингээд намайг зөргижүүлээд бид нүүж орсон юм. Нүүж орсноос 3 хоногийн дараа хажуу өрөөний охинтойгоо танилцав. Удахгүй бөө болох гэж байгаа яг л хэлдэг юм гээд магтаж гарав. Нөгөө шин танилцсан охин маань тийм бол намайг нэг үзээд өгөөч ойрд ерөөсөө юм бүтэхгүй байна гэлээ. Би ч мэддэг чаддгаараа үзэж өгсөн. Гэтэл яг тэр өдрийн маргаашнаас эхлээд бүх зүйл орвонгоор эргэх юм тэр. Хажуу өрөөний найз маань олон хоног хар дарж миний хөл дээр нэг тайрмал үстэй хүүхэн суугаад байна гэж уйлаад манай өрөөнд орж ирсэн. Тэгээд айгаад байна гэхээр нь бид гурав нэг орон дээр цуг унтахаар хэвтлээ.
Бид хоёр яг ундах гээд нэг найз маань сэрв. Тэгээд сэрв найзаасаа цаг асуусан чинь шөнийн 2:30 өнгөрч байна гэсэн. Би яг зүүрмэглэж эхэлж байх үед надад нэг амар эмэгтэй харагдсан. Бүх бие нь яр шарах болчихсон, үснийх нь нэг хэсэг халцраад унчихсан, хацар нь ярагдаад цаанаас нь яс шүдэн нэвт харагдсан тэр эмэгтэй над руу орилоод үсэрсэн. Яг тэр мөчөд цуг унтж байсан шин найз маань цочид сэрээд нөгөөтг ч ингээд намайг чанга тэрсэн. Би ч даруулаад цочсон. Найз маань ч намайг дагаад цочсон гэсэн. Харин унтааг байсан нөгөө найз маань гэрлээ асаачихсан. Та хоёр яагаад байгаа юм бэ гэд нилээ айцсан зогсож байлаа. Би ч уртаа амьсгаа авч өөрийгөө тайвшруулчихад одоо зүгээрээ найз нэгаа болохоор тайвшир гэд унтуулсан. Буцаж унтаад би зүүдэндээ дахиад л нөгөө эмэгтэйг харлаа. Тэр манай орны хөлдөө цаашаа хараад уйлаад сууж байх юм. Би түүнтэй ярилцах гэж хичээж. Чи яагаад уйлаад байгаа юм бэ? Энэ өхнийг яагаад дагаад байгаа гэж асуусан чинь тэр над руу эргэж хараад нөгөө л муухай царайгаараа инээж үсээ зулгаагаад орилсон. Гэхдээ тэр үед би ерөөсөө айгаагүй л дээ. Харин чи зайл чамаас айна гэж байхгүй гэд тэр эмэгтэй хөөсөн. Тэр аимшиг юм зүгтж би араас нь хөөгөөд л байсан. Нэг л мэдхэд өрөөний хаалгаар гарч олон өрөөтэй балгасан дотор яваад орчихов. Яг тэр үед зүүдэнд минь утас дуугарч ихч дүү минь яаралтай онгодоо буулгах боллоо гэхээр нь би миний хоёрыг гэртээ авчаарай. Би энд нэг альбинтай ноцолдож байна гэж хэлээд сэрсэн. Тэр явдлаас хойш манай нөгөө найз хар дарахаа болсон. Одоо бодоход бөөнөрт иймэрхүү амар юм тохиолдож л байдаг юм байлээ. Тэр үед би яаж галзуурчхаг хүн болоо гэж хаяа гайхдаг. Ер нь хүн айхаал болчвол бүх зүйл зүгээр болт юм шиг. Тэр байранд зөвхөн тэр эмэгтэй биш, нэг эмгэн өндөр эрэгтэй хүний сүнс, бас сүхвэрсэн ажилчин уцтай махлаг ах гээд 3 сүнс үзэгддэг байсан. Хамгийн гол нь намайг байхад тэд манай өрөөнд огт орж ирдэггүй мөртлөө байхгүйд янз бүрийн чимээ гаргаж зурагт өөрөө асч ширээн дээр өрөөтэй нүүрний будгууд хөдөлдөг байсныг найз маань сүлд хэлсэндээ. Одоо бид тэр байрнаас нүүсэн угаасаа л маш муухай энергитэй юмтай газар байж үлээ. Хэдэн жилийн өмнө би нэг өвөл 3 найзтайгаа хамт Төвийн бүсийн нэг аймаг руу самранд явсан юм. Би ер нь далд юм хоморох зүм бэлэг гэхээсээ илүү юм таахта жаахан гайгүй талтай. Очих газар маань их хол байсан болохоор жолооч маань замынхаа агаст энээс цаашаа явж чадахгүй нэ гэд биднийг буулгачихсан юм. 2 найзтайгаа хамт гурвуулаа хүн жил пүүгээ хүнсээ үрээд алгачихлаа. Уг нь 20 км газар ч гэлээ ачаатай болохоор нилээн удаж шөнийн 3 цагийн үед модон дунд оноод өглөө алхахаар ярилцав. Тэгсэн надад ягаад ч юм очих газараа бараг ирчихсэн юм шиг санагдаад дахиад жаахан алхачил да бараг ирцэн байж тэ гэсэн ч нөгөө хоёр маань ядарсан байсан болохоор тэндээ хонохоор болсон. Маргааш өглөө нь хонсон газараас 30 минут алхаад л зорьсон газараа хүрчихсэндээ. Замд алхаж явахдаа би тэнд хэрвээ бэлээ отог тааралдаад орсон ч бүр цөөвөн байж ойлгоё гэд тоглоод инээлдэд явж ирсэн юм. Тэгсэн модны захад мод мундаа зогсож байсан 2 ахтай тааралдлаа. Тэр 2 ах энэ бүхэнд ор нэг отог би хүмүүсэн сайхан явчихсан та хэд орохгүй юу гэхээр нь баярлаад яваад очлоо. Орсон ч үнэхээр янзын отог. Зуухтай, тогоотой, тогоон дотор нь арайч цөөвөн байхгүй байлгүй дэгэд тогооны тагаа нээсэн. Нэрэл цөөвөн байсан гэж. За энэ шахав. Ингээд бид хэд отогтоо тогчоод 6-7 хонж байсан юмдаг. Тэр үеэс л орой болохоор хүрээ тойроод хүн алхаад байгаа юм шиг чимээ гараад эхэлсэн. Эхэндээ амтын яваад байгаа юм болов уу гэд гараад харахаар ямар ч хөлийн мөр байхгүй. Цас ороод мөрийн дарчихсан гэж бодмооргүй. Ер нь л их ойрхон чимээ байнга гардаг болсон. Тэгсгээд эд онж байтал би дурав сонин зүүдлэх болсон. Манайхаа ээлжээр эрт бас чоол идэг юм л да. Миний хоньны ээлж таарсан өглөө үүрээр 5 цаг үед босоод би шүл ууцалгаж суулаа. Гадаа тас харанхуй. Шүл ууцалж явах орондоо жаахан зүрмгэлтэл гинэт отгийн үдээр хар дээлтэй, уртаа хар сагалтай 50-аад насны хүн ороод ирлээ. Тэр хүн үүдэнд хоол гөлрөө цуучхаар нь өлсөж байгаа юм болов уу гэж бодоод нэг аяг шүл хийж өгтөл дорхноос орж дуусгачаад би нэг их чи аваад явна гэж байна. Би өгөхгүй гэсэн чинь заавал аваад явна гэж дайрсан. Тэгтэлж тогоотой шүл дэврээд би ч цочид сэрсэн.
Ямар ёрын зүудвэ гэж бодоод нөгөө хэдээсрэтэл нэг найз маань ямар балаа юм зүудлөө гэд босч байна. Юу зүудэлсний асуудал. Энэ уулнаас буух гэтэл томоос томнох гараад ирж. Тэгээ заавал нэг нь тийш өсөрч байж бусд нь явах юм байна. Тэгсэн чинь чи сайн дураараа өсөрчихсөн. Тэгэхээр нь би тэд төвд ороод ламд үзүүлсэн. Зүүдэнд үзэгдсэн лам. Тэр найз чинь тэндээ савдаг болжээ. Бити хай дахиж бити тийшээ оч гисэн. Тэгээд чамаг хагаад шөнө ууланд алхаж явхад араас нэг юм дэгдээд байх юм. Эргэж харахаар модны цагуур нуугдаад буцаад алхахаар дагаад л дэгдээд. Нэг газар туудаг гал түлээ сууж байтал нөгөө юм тойроод дэгдээд бахаран сайн харсан чинь тэр нь чи байсан. Гэхдээ чи бүр сагал үсэндээ баригдаж тураад хоёр хөлнийхөө оронд дундаа ганц үлтэй болчихсон байсан. Гэт найз маань зүүдээ ярьж үлээ. Тэрнээс хойш хэд өдрийн дараа манай отогт орой болгон ирж хүзүр тоглодог. Нөгөө мод мондож байсан хоёрын нэг ах хүү ирж тоглолцоход ахыгаа дөхүүлээд үгээд болдгоо. Гэхдээ та чин ганцаар явждаг үсттэй гэсэн чи. Гүй ахын дөө. Хэд өдрийн өмнө танахаас гараад явж байсан ард нэг юм дагаад алхаад байсан. Хэсэг зөксөө чимээ сонсохоор алга. Яг алхаар л дагаад алхаад ах юм. Амтан байхаа гэж бодоод эргээд тартал нэг эмэгтэй хүн чимээгүй алхаж байна. Хэмбэ ой гэсэн чин таг дуугүй. Гинэт толгойд энэ харанхуй шөнө ууланд эднараас өөр хүн байхгүй штэ гэж бодоод л шууд гүйсэн. Нөгөөх юм намайг дагаад л гүйж байсан. Чүү отогтой орсон доо гэж ярьсан юм. Тэгээд бид нараа ярилцж байгаад тэр уулнаас буухаар шийдсэн дээ. Удсан бол юу ч болох байсан юм билээ. Юу таач энэ явдлыг манай хоёр найзч нөгөө хоёр мод мондж байсан ахч батлан да. Би 2017 онд цэрэгт яваад Зүүн аймагт байдаг Хилийн дугаар ангийн заставд хуваарлагдаж очсон юм. Албааж байхад манай заставын зүүн хойх нь байдаг нэг жалга их л эвгүй санагддаг байлаа. Шөнө уурын зууханд нүүрс хийхээр гарахад тэр жалганы орчим янз бүрийн өнгөтэй юм сүмэлцдэг гэж цэргүүд ярьдагч би ихэндээ өөдсөөлс дэмийл юм ярьж байгаа байлгүй гэд тоодоггүй байсан юм. Цагаан сар болж битүүний орой би цагийн манаанд гарахаар боллоо. Манай заставын манааны байр нь заставынхаа баруун урд талын толгой дээр байдаг нэг жижиг байр. Тэр шөнө ихээ цас бодорсон сайхан шөнө байсан ч саргүй тас харанхуй болохоор дотор нэг л жихүүд сүрээд байлаа. Пүүтгэн дотроо энд тэнд гэрэл гарах нь үгээд хараад сууж байтал гадаа цасан дээр хөлийн чимээж харж байна. Заставын орлогч манаа шалгаж авах юм байлгүй. Сэрэм жалдахгүй дээ гэж бодоод сууж байтал нөгөө хөлийн чимээ хэсэг тасарч байснаа манааны байрыг маань яг тойроод алхаж гарддаг юм да. Манай заставт лантуу нэртэй хөгшин овчарк нохой байдаг байсан юм. Тэгээд нохой юм болов уу гэд гараад харлаа. Гадаа тас харанхуй хүнж нохой жалга. Гайхаад манааны байраа тойрч хөлийн мөр хартал юу ч байсангүй. Шин цасан дээр хүн нохой ер нь өөр юу ч юм явсан бол тодмор үлдэх ёстой шүү дээ. Дотор зарс хийгээд л явчихсан. Доошо застав руу гүй гэж бодсноо манааны байран дотор бууга үлдээснээс надад орж авах гэтэл дөнгөж саяхан миний хаасаа алга дэлгээтэй байсан. Манааны байрнаас гарахдаа хаалга хаагаад тойроод ирэхэд хаасаа хаалга дэлгээтэй байсан. Мосовын татаад л орморгүй санагдсан ч бууга орхиж явж болохгүй учраас нүдээ гараараа дарж угаад ороод тэмтчиж нэгэн бууга олж аваад шууд доошо гүйсэн. Маргааш нь шиний нэгэн боллоо. Заставын айлуудаар хэсэж салаад бууз идэнэ гэж бодож байсан ч өглөө нь босч чадахгүй би өвдөөд толгоо эргэж халуураад эхэлсэн. Өчигдөр шөнийн сони явдлаас болоод юм дайрсан уу яасан, юун айл хэсэх, орон дээр босхотын хэлгүй 2-3 онсон. Энэ явдлаас хойш би тэр манааны байранд дахиж гарахаа байлсан. Шөнө цагийн манаанд гарах болохоор ахлагчаасаа гуйж байгаа застав дотроо манаанд гардаг болсон доо. Гэхдээ босод зэргүүдээ айж ичих болов гэд энэ тухайга огт хэллээгүй. Сар орчмын дараа хаада хүйтний ирж арай зөөлөрч байсан нэг шөнө заставын хашаан дотроо би манаанд гарч байлаа. Тас харанхуй шөнө тамхи татмар санагдаад уурын зуух руу орсон юм. Хэлийн зэрэгтэй шүдэн засаа хүрэгдэг чи ховор байсан. Зуухны өрөөний нүүрсний улаан зүгийг хараад мэдрэмжээрээ дүнсэн тамхи ороож татчихад хаалга онгоолгоод гартал пүүцэгт. Яг урд минь амар сэгсгэрүстэй харунгийн дан дээлтэй бүгдтэр том нүдтэй нэг юм хүзүүгээ гэлж илгээд над руу ширтэж байсан. Би шоконд ороод яаж чадалгүй таг зогсчихсон. Тэрнээс хойш ой санамж ирөөсөө байдаггүй.
Нэг л мэдхнэ холбооны өрөөнд хаймаар айцсан бие жичрээд бууга урээ зогсож байл. Өрөөнд дотор холбоочин зэрэг ширээгээ налчихсан жижиг ургалагч зуухны хажууд унтж байсан. Би ч холбоочин найзыгаа андаа сэрээрээ мань найгаад байна гэд дуудсан ч сэрэх янзгүй болохоор нь цагийн манаагаа аж хаяад цэргийн байрлалгаа гүйж ороод дараагийн цэргийн хальтдуудад л хүнжлөө толгойд өрөө нөмрөөд хэвтээд өгсөн. Сүүл талагдахаас хэдхэн хоногийн өмнө бид нар ярилцаж байхад манай оны ихэнх цэргүүд яг над шиг эвгүй зүйл харж мэдэрсэн байдгийм билээ. Бүр зарим нь минийхтэй яг адилхан зүйлтэй тарсан ч бусдыгаа айчхна гэж бодоод хэлдэггүй байж. Энэ застав талбаасан үе үеийн цэргүүд миний яриаг сонсоод застава таньж байгаа байх. Хэрвээ та нарт бас ийм зүйл тохиолдож байсан бол комент хэсэгт бичээрэй. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүвийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болов. Баярлалаа. Сайн байна уу? Би өмнө нь танаас сувг руу өөрт тохиолдсон явдлуудаа явуулж байсан. 167, 168 дугаар цувралууд дээр миний түүх гарсан байлээ. Би өмнө хэлж байсан да. Нэг аймгийн цагдаагийн газарт ажилладаг гэж. Бид хууль зохиолох ажил хийдэг болохоор ажил мэргэжлийн онцлог ихтэй. 2-3 жилийн өмнө юмдаг. Хавар эргүүлд гарах гээд байж байтал 90-ад оны улт залуухан эмэгтэй хилтэстэр гүгэд ороод ирлээ. Бид юу болов танд ямар асуудал гарав гэтэл манай төрсөн ах гэрт ирчихэд намайг алах гээд байна гэдг юм байна. Би хамт үр гүйцэтгэж байсан цагдаатайгаа нөгөө эмэгтэйг дагуулад гэрт нь яваад очлоо. Хаалх нь онгорхой, угаасаа түгжээгүй юм гин. Ах чи аав байна гэд гэрлүүн ортол ямар ч хүн алга. Гэр нь бол үнэхээр аймаар. Амьд хүн амьдэрдэг юм уу гэмээр байр байсан. Уг нь 3 өрөө байр хэрнээ ямар ч тавилга байхгүй. Хүний урманд урамхай удасч байхгүй, шалаар нэг бөөнхөг, зарим хэсгэрээ шал нь ялцарчихсан. Би хамт яваа цагдаатайгаа өрөө болгоны шалгасан. Жижиг өрөө рүү нь ойрттол урт модон сандлын нэг үзүр харагдаж байна. Нөгөө ална гэдэг ах нь энэ сандал дээр хутах шивгөөрөө суужж магадгүй гэж бодоод ортол бас л хүн байсангүй. Танад хүн алгадаа гэсэн чинь нөгөө эмэгтэй өнөө модон сандал дээр очиж суугаад өрөөний баруун талын болон руу учиргүй муухай хараад эхэллээ. Би гайхаад өрөөний болон руу харсан чинь яг тэр хэсгийн шалан дээр нилээдгүүд цагаан будаа асгасан байна. Би энд юун цагаан будаа асгачихсан бэ гэж асуудал наадхрууга бити ойрт хөдөлгөж болохгүй. Манайх наан чин суугаад намайг хараад байна. Наад будаага хөдөлгүүл ах босч ирээд намайг алчихна гэдэг байгаа. Надад жаах эвгүй санагдаад л ирсэн. Нөгөө эмэгтэй тэр болон руу маш ширүүн харсан хэвээр яг л нэг хүн өөрийг харцаараа айлгаад байгаа юм шиг хамаг биеэ бариад суугаад байсан. Хамт явсан цагдаа маань за бүгдээрээ гарыг гээд нөгөө эмэгтэйг дагуулад би дурав тэндээс гарсан. Машинд суугаад шууд сэтгцэн эмнэлэг рүү явлаа. Эмнэлгийн гадаа иртэл нөгөө эмэгтэй шууд өмдөндөө шээчихсэн. Би айгаад байна гэхээр нь битээ эн чинь эмнэлэг шүү дээ гэсэн. Тэгсэн чи эмнэлгээс биш ахаасаагаад байна. Ах намайг алан заавал авч явна гэдвэн миний нүдэнд харагдаад байна гээд л орилоод эхэлсэн. Эмнэлгийн ажилтнаас танад ийм хүн бүртгэлтэй байдгүй гэсэн чинь байхгүй анх удаа л харж байна гэсэн. Сэтгцэн эмнэлгийнхэн мэдээллийн шүүгээд юу ч олоогүй. Тэгээд эмч нар үзлэг хийчгээд манаа хаваад үлдээ гэсэн. Тэр эмэгтэй их сонин эвгүй нэртэй. Одоо яг нэрийн сандгүй ямар ч л байсан ил үсгэр хэлсэн хачин нэр байсан да. Амьдардаг байранд нь түүнийг мэддэг хүн гарын 5 уранд багт гарцсан өхөн. Тэр хүмүүсээс асуухад 10 жилдээ тэр хүн зүв зүгээр өхөн байсан гин. Эцэг эхээс хоёулаа дээрээ нэг ахтай байж. Ах нь ч гэсэн төлөв даруй хүн байсан ч хэдэн жилийн өмнө хүнээс мал худалдаж авахаар хөдөө яваад сураг тасарсан гэсэн. Аав ээж нь аргаа бараад мэрэг төлөгчөөс асуухад уг нь арилжаа хийхээр явсан юм байна. Гэвч их догшин цэрэгтэй газарт очиод далдын муу юм торлогдоод өөд болчихж. Сүнсийн явуулахгүй бариад орчихсон байна. Танаа гэрт элдэв юм болж магадгүй. Тэр нь танаа хүүгийн сүнс биш. Нөгөө далдын муу юм гэрээр чи эргэлдэж байж магадгүй гэж хэлсэн сурагтай гэсэн. Түүнээс хойш тэдний элдэв сонин зүйлс зөндөө тохиолдоод удалгүй аав ээж хоёр нь нас барж тэр эмэгтэй ганцаараа үлдсэн юм байлээ. Эмнэлэгт хүргэж өгсөн тэр өдрөөс хойш тэр эмэгтэй дахиж үзэгдээгүй. Уг нь энд тэнд ийм хүн байна гэсэн дуудлага ирдэгч тэр бүр сургаггүй болсон.
Магадгүй шар ад руу шилжүүлсэн үү, эсвэл өөр яасан юм мэдэхгүй. Би хаяа тэр байрны ойр хавар явахдаа цонх руу хардаг. Буудаг нь халзарсан, хуучин модон рамтай цонх, тагт нь харин ямар ч шилгүй. Тэр айлд нэг л учир битүүлэг далд инзүүл болоод тэр эмэгтэй ийм болсон байх таа гэж боддөг юм. Одоо тэр байранд хүн байдгүй юм шиг байлээ. Ямар ч үед гэрэлгүй харанхуу. Анх тэр эмэгтэйтэй тэнд ороход цаанаасаа л нэг эвгүй жирийн хүн бол шууд зүгтмар санагдсан. Гэвч би цагдаа болохоор яалтчгүй орж шалгасан л та. Шалан шахарч дуграад цонхоор нь сэлгсийгээд л. Ер нь цагдаа хүн юм үзэндээ галзуураад өөрийгөө шатаасан хүний дуудлага дээрч очиж л явлаа. Саяхан бас нэг эмэгтэй үххийнхээ өмнө хүүдээ сахиусаа шилжүүлнэ гэд хүүгийнхээ нүдийг зүүгээр хадах гэд сургууль дээр нь очиж бөө юм болсон. Хүүн 10 дугаар ангийн сурагч. Нөхрийг нь дуудаад бас л сэтгцэн эмнэлэгт өгсөн дөө. Иймэрхүү хүмүүс дайрлага, гүйдэл дөртөөд тийм болдсон байх таа л гэж боддог. Би их сургуульд сурч байхдаа дадлагаар задлан шинжилгээнд орж байлаа. Моргийн дүр төрхийг яриад дэмий баг. Биднийг өдөрдөж байсан багш маань задлангийн дараа хар дараад юм мэдрэгдээд бахар нь үзүүлсэн чинь тэнд байсан өгсөн үний сүнс дагсан байсан гэж ярьж байсан юм. За ингээд дуусгая та. Би багасаа л сайн муу гэлтгүй элдв янзын юм хардаг хүүхэд байлаа. Манайха баруун бүсийн аймгийн уугуул одоо ч суманда амьдардаг. Тэгэхэд би их жаахан байсан юм. Нэг өдөр гэртээ ганцаараа тоглоод сууж байтал төв хэрийн биетэй, ногоон дээлтэй, цагаан морьтой хүн ханын завсраас гараад ирлээ. Тэгснээ надаас арх асуухаар нь би балчир байсан болохоор арх гаргаж өгсөн. Тэр хүн арх уучгаад аав ээжтэй бити хэлээрэй гэж захиад алгуулсан. Оройн гэрт аав ээж хоёр найзуудтайгаа юм яриад сууж байтал нөгөө өдөр үзэгдсэн юм чинь дахиад л ирчихсэн сууж байгааг би харсан. Хэлсэн чинь аав ээж хоёр намайг ийм зүйл хардгийг мэддэг тул санаа зовоод намайг чимээгүй болохыг хичээж үйжлээ. Манайд байсан хүмүүс жайгаад явж чадахгүй байсаар сүүлд аав тэднийг хүргэж өгсөн юм. Дараа нь үздэг хардаг хүнд үзүүлэхэд их хувьтай хүн байна гэж хэлсэн гэдэг. Тэр үед машин ховор байсан тул намайг морин дээр дүүрээд явж байхад би манга гэд нэг зүйл рүү заагаад орилж байж. Аав миний заасан зүг рүү хартал нэг ууд салхины эсрэг зүгт хийсч байсан гэдэг. Үүний дараа манай нутгийнхны аялгаар Милми хаана гэж ярьдаг засал хийлгэхээр эмээ маань намайг тийм хүн дээр аваачиж үлээ. Милми хаана гэдэг нь далдын юм харж үзхийг зогсоодог зан үйлийг хэлдэг юм байлээ. Гэхдээ би Милми хаалгаад 3 жил болоод л дахиад юм харж эхэлсэн. Нэг өдөр туглаа тууж яваад харган дээр нэг цагаан юм дүүжилчихсэн байхыг харсан. Сонирхоод очиод зөгтөл манцуутай нялх хүүхэд. Нүд байхгүй, ухчихсан юм шиг мөртлөө яг л над руу ширтээд байсныг би маш тод сандаг. Хөдөлж чадахгүй хэсэг зогссоноо шууд л гүйчихсэн. Тэр шөндөө халуурч тэмээрээд нөгөө хүүхдийг зүүдлээд хар дарж хонсондоо юм үздэг нутгийн мэд үзүүлэхэд дахиад Милми нээгдэж эхэлж байна гэд Милмиг маань дахиад хаалгасан дөө. Гэхдээ үүгээр дуусаагүй. Дунд ангид байхад орой 21 цагийн үед давталгаа тараад харж явахдаа би цэцэрлэгийн багштайгаа тааралцсан. Замдаа багштайгаа юм ярьж явсан. Багш харин юм дуурайгүй л дээ. Тэгээд нэг мэдхнээ багш яваад өгч. Би багшийг гэрлүүг орсон байлгүй дээ гэж бодоод л гэртээ харсан. Гэтэл маргааш нь хамаатны эгчтэй багштай тааралцсан гэд ярьсан чинь тэр багш чинь 7 хоногийн өмнө нас орчихсон шүү дээ гэсэн. Ёстой дотор пал хийгээд л явчихдаг юм байл. Сургууль дээр ч гэсэн сонин зүйл суулдаг байсан. Шатны хананд байдаг нэг хүний зураг намайг гүйлгэж иртээд байгаа юм шиг санагдана. Өглөө эрт очиод ангийн хаалга өөрөө нээгдэж хаагдана. Тог тасрааг байхад гэрэл унтарна гэдэл. Сургуулийн өргөдөөлийн өрөөнд өглөө эртээ очиод сууж байл. Тэгэхэд би ханаад урцсан байсан болохоор нуруунд дээр хүн дараад өгөөсэй гэж бодсон. Тэгсэн чи үнэхээр л хүн дараад өгсөн. Тэгээд цочоод эргээд харсан чинь хинч байгаагүй. Нэг шөнө намайг нохоо хөөж байна гэж зүүдлээд өглөө нь босоод гэрээс гартал яг нөгөө нохоотойгоо таралддаг юм да. Сургууль руу явхад дагаад л байсан. Ангитаа ороод цонхоор харсан чинь яг цонхны дор намайг ширтээд л суугаад байлаа. Одоо бодох нэ надад хор хүргэх гэж л дагаж байж дээ гэж санагддаг. Манай Зослонгийн замд улаан хөрөм гэж юмтай газар байдаг. 90-ад оны үед ачаатай машин осолдож
олон хүн насварсны дотор анх удаага хөдөө явж үзэж байсан 18 та хүн бас нялх хүүхэд ч байсан гэдэг юм. Одоо ч гэсэн тэр газараар шөнөөрөө явхад машин унтрах, эвдрэх, хойноос нь юм түлхээд унахчихсан юм шиг осолдсон машин цөөнгүй. Нэг удаа би тэр газараар явж байгаад эмэгтэй хүн уйлж, эрэгтэй хүн барихраад уулын уруу чулуу нурж байхыг сонссон. Тэгээд сэрсэн юу ч болоогүй яг л хэвэн байсан. Хэсэгхэн зур ухаан балардчихсан байсан юм байлгүй. Мөн манай суманд байдаг томоо нуурын хөвөнд сууж байтал нуураас нэг хүн туслаарай гэж ташгирахын сонсоод би ус руу нэг мэтгэж цээжээ давтал орчихсон байсан. Азар ээж намайг дуудаж би ухаарсан доо. Хэрвээ ээж дуудаг бол юу болох байсныг бодохоос ч би ярцдаг. Аймгийн төвийн нэгэн байранд хамаатны доо очиж онохдоо бас нэг зүйл мэдэрсэн. Шөнө 2 өнгөрч байхад нэг жаахан охин хам тоглоё нуугдаж тоглоё гэд миний дал мөрнөөс татаад ах юм. Сэрхийг хүссэн ч би нүдээ нээж чадаагүй. Өглөө нь дал мөр хүзүү янгинэж өвдөд 3 хонс. Сүүлд сонсохноо тэр байрны дээд давхраас нэг охин унж насварсан бөгөөд байрны айлууд элдэв юм үзэгддэгт бүр дасал болчихсон амьдэрдэг гэсэн. Одоогоор нэг иймэрхүү бүх зүйл тайван сайхан л байна. Гэхдээ хизээ хаана юу тохиолдохыг мэдэхгүй л байгаа. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа яриулахыг хүсвэл Instagram-ын Гана ТV хаяг руу крилээр алдаагүй бичээд явуулаарай. Таны түүхийг уншиж үзээд эмэгтгэж нариулаад газар ус, хүний нэр, цаг хугацааг нь өөрчлөөд оруулах болно. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.